Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Цовдлогдохын өмнөх шөнө эзэн Есүс шавнартайгаа хамт жил бүр тэмдэглэдэг байсан алгасал баярын цоогийг барьсан байдаг. Гэхдээ тэдний энэ удаагийн цугларалт урд урдынхаас өөр байсан. Зоог барих үеийн уур амьсгал илүү ноцтой байсан. Учир нь Есүс шавнарт өөрийн үхлийн талаар дахин сануулсан. Ингэхдээ тэр нь тун удахгүй болох гэж байгаа мэтэр ярьж байсан. Гэвч тэр чухал цагт эзэн Есүс нэгэн онцгой алхмыг хийсэн байна. Есүс шавнартаа өөрийг нь явсан хойно үргэлж дурсан санаж байх тийм нэгэн зүйлийг үлдээсэн. Үүгээрээ тэр өөрийн үхэл болон амьдралын эцсийн зорилго утга учирыг шавнартаа ойлгуулахыг хүссэн байна. Тэгвэл түүний үлдээсэн тэр чухал ёслол нь яг ямар утга учиртай байсан юм бэ? Доктор Стенли өнөөдөр бидэнд эзний зоогийн тухай болоод үүний цаадах утга учирын талаар тайлбарлаж өгөх болно. Ингээд хамтдаа доктор Стенлиг өгтөн авцгаая. Израильчууд олон зуун жилийн туршид Бурхан тэднийг Египтийн боолчлоос чөлөөсөн болохыг дурсан санаж алгасал баярыг тэмдэглэсээр ирсэн. Нөгөө түгэр энэ баярыг тэмдэглэх бүртээ Израиль үндэстнийг төрүүлсэн Бурхан өөрөө юм шүү гэдгийг дурсан сансаар ирсэн юм. Тэгвэл тэр нэгэн шөнө эзэн Есүс шавнарынхаа хамт алгасал баярын зоогийг барьж байхдаа нэгэн гайхамшигтай зүйлийг хийсэн байдаг юм. Энэ түүхийг уншихын тулд хамтдаа Матай номын 26 дугаар бүлгийг нээе. 26-гийн 26-аас 30 дугаар ишлэлийг уншийе. Тэднийг зооглох зуур Есүс талх аваад ерөөсний дараа хуваан шавнартаа өгөөд "Маа ид. Энэ миний бие" гэлээ. Тэгээд тэр аяг авч талархал өргөөд тэдэнд өгөнгөө "Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гим нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм. Би та нарт хэлье. Үүнээс хойш би энэ усан үзмийн дарсыг эцгийнхээ хаанчлалд та нартай шинээр уух өдрийг хүртэл уухгүй" гэв. Магтуу дуулсны дараа тэд чидүүн уулууд явцгаав гэсэн байна. Матай номоос үзвэл эзэн Есүс өөрийгөө Иерусалим руу явж баривчлагдан халагдаад 3 дахь өдөртөө үхлээс амьлах болно гэдгээ 3 удаа шавнартаа хэлсэн байдаг. Гэсэн ч шавнар нь түүний хэлэх гэсэн санааг юусоо ойлгохгүй байсан юм. Тэд аврагч Месаяд ийм зүйл яалаа гэж тохиолдох юм бэ гэж л бодож байсан. Эзэн Есүс өөрөө Иоханны 14:6 дээр Иоханны 14:9 дээр намайг харсан эцгийг харсан. Иоханны 10:30 дээр эцэг бид хоёр нэг юм хэмээн айлдаж байсан шүү дээ. Тиймээс түүнийг юугүй баривчлагдсан цовдлогдно гэдэгт тэд итгэхгүй байсан юм. За тэгвэл цааш хамтдаа харъя. Матай номын 26 дугаар бүлгийн 31-с 44 дээр. Тэгэхэд Есүс тэдэнд "Та нар энэ шөнө надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь би хончинг цохино, хонин сүрэг тарж бутарнаа" гэж бичигдсэн билээ. "Харин би амьлуулагдсныхаа дараа та нараас өмнө Галилд очно" гэв. Петр түүнд "Танаас болж бүгд бүдэрлээч би хизээж бүдрэхгүй" гэхэд Есүс түүнд "Үннээр би чамд хэлье. Энэ шөнө азарган дахиад онготхоос өмнө чи намайг 3 удаа үгүйсгэнэ" гэв. Тэгтэл Петр түүнд "Би тантай хамт үхэх ёстой болсон ч таныг үгүйсгэхгүй" гэхэд шавнар нь бүгдээрээ бас тэгж хэлцгээв. Есүс тэдний хамт Гетсеман гэдэг газар ирж шавнартаа "Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж байг" гэд. Петрийг бас Зебедийн 2 хүүг тэр авч яв. Тэгээд зовж шаналж эхлэв. Тэгээд тэдэнд "Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд надтай хамт сэргийг байцгаа" гэжээ. Тэр жаахан цаашаа яваад нүрээрээ унаж "Эцэг минь, болж өгвөл надаас энэ аягийг өнгөрүүлээч. Гэвч миний хүслээр биш харин таныхаар болог" гэж залбирлаа. Тэгээд тэр шавнар дээр ирж тэдний унтаж байхыг хараад Петрт "Та нар надтай ганц ч цаг сэргийг байж чадахгүй юу? Уруу татагдахгүй тулд сэргийг бай. Залбир. Сүнс чухамдаа тис чадаж байна. Харин махбод бол дорой юм." Тэр дахин 2 дахь удаага явж залбиран "Эцэг минь ээ, би үүнийг уухаас нааш энэ өнгөрөхгүй юм бол таны хүсэл биелэг" гэлээ. Дахин ирээд тэдний нүдэн анилцснаас унтсныг харав. Тэр тэднийг дахин орхиж холдон яваад 3 дахь удаага залбирч нөгөө үгээл хэлжээ. За харж байна уу? Саяын үнсэн хэсгээс нэг чухал үгэнд анхаарлаа хандуулаасаа гэж би таныг хүсэж байна. Хамтаа эргээд харъя. Матай номын 26-гийн 27 мөн 39 дүгээр ишлэгийг харъя.
Тэгээд тэр аяг авч талархал өргөөд тэдэнд өгөнгөө үүнээс та нар бүгдээрээ ууцгаа гэж 27 дээр хэлсэн. Харин 39 дээр тэр жаахан цаашаа нүрээрээ унаж эцэг минь болж игвэл надаас энэ аягийг өнгөрүүлээч гэвч миний хүслээр биш харин таныхаар болог гэж залбирлаа гэсэн байна. Тэгэхээр энд эзэн Есүс 2 удаа аягны тухай өгүүлсэн байна юм. Эхний аягтайг тэр шавь нартайгаа хувааж уусан. Матай номын 26-28-ыг харах юм бол эзэн Есүс аягтайг аваад энэ нь гим нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус юм а гэж хэлсэн юм. Энэ аягтайг тэд хамтдаа хувааж уусан. Энэ гарч буй аягтайг би 3 зүйлтэй холбож тайлбарламаар байна. Эхнийх нь гим нүглээс угаагдах уучлалыг илэрхийлсэн байна. Есүс аягтайг гартаа барихдаа гим нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл тэр аягтай нь бидний гим нүглийн төлөө урсгах Есүс Христийн цусыг төлөөлж байгаа юм. Улмаар шавнар нь түүний цусыг бэлэгдсэн аягтайг уухдаа итгэл найдвараа түүнд тавьж түүний цусаараа тогтоосон шинэ гэрээнд нэгдэж түүний урсгасан цусаар гим нүглээ цагаатгуулсан гэсэн үг юм. Тиймээс Есүс урсгасан цусаараа тэдний гим нүглийг угаан цэвэрлсэн гэсэн үг юм. Хоёрдугаарт Есүсийн гартаа барьсан аягтай нь тэдний нөхөрлөлийг бэлэгдэж байсан юм. Хамтдаа Матай номын 26-гийн 27-ыг нь харах юм бол тэгээд тэр аяг авч талархал өргөө тэдэнд өгөнгөө үүнээс та нар бүгдээрээ ууцгаа гэж хэлсэн. Есүсийн энэ үйлдэл бол тэдний нөхөрлөлийн илэрхийлэл юм. Тун удахгүй тэднийг ямар нэгэн эргэлзээ, тэнэгэлзэл, ямар айдас түгшүүрийг туулах вэ гэдгийг Есүс маш сайн мэдэж байсан юм. Тиймээс ч энэ шөнө та нар тарж бутрах болно гэж Есүс тэдэнд хэлсэн. Гэхдээ тэр бүх хүнд хэцүү цагийг даван туулахад тэдэнд нэгдмэл байдал ямар чухал болохыг Есүс бүрч илүү мэдэж байсан юм. Тиймээс энэ аягтайгаар Есүс тэднийг нэгдмэл байдал, нөхөрлөлийг илэрхийлж, Матай 26-гийн 27 дээр үүнээс та нар бүгдээрээ ууцгаа гэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр эзний зоогийн үеэр Есүс болон түүний шавь нарын уусан аягтай нь нэгдүгээрт уучлалыг, хоёрдугаарт нөхөрлөлийг илэрхийлж байсан ба гуравдугаарт ариусгалыг илэрхийлж байсан юм. Хамтдаа Матай номын 26-гийн 31-ийг харах юм бол тэгэхэд Есүс тэдэнд та нар энэ шөнө надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь би хончинг цохино, хорин сүрэг тарж бутарна гэж бичигдсэн билээ гэсэн байгаа юм. Үнэхээр тэр шөнө Есүсийн шавь нарт Есүст өөрсдийгөө зориулалт дутсан, тэд нөхрөлсөн, тэд уучлалыг хүлээж авсан. Тэгээд тэд өөрсдийгөө Есүст бүрэн зориулна гэж амлацгааж байсан ч үнэн хэрэгтээ тэд чадаагүй. Энэ ишлэлийг уншиж байхдаа би хэдэн удаа түүний итгэлийг алдаж байсан болоо гэж өөрөөсөө асууж байсан юм. Уг нь би чадлаараа л өөрийгөө зориулдагч тэр бүр хангалттай байж чаддаггүй. Бид Бурхны уучлалыг хүлээн авсан гэдэгт итгэдэг. Бид түүнтэй нөхөрлөлд нэгдсэн гэдэгтээ итгэдэг. Гэсэн ч бид түүний өмнө тэр бүр дандаа итгэл даахуйц байж чаддаггүй юм. Гэхдээ тэглээгээд Бурхан биднийг түлхээгүй. Биднийг ариусгаж өөртөө хүлээн авсан байдаг гэдгийг бид санах хэрэгтэй. Тэгвэл Христэд итгэж хүн бүр адилхан эзний зоогийн ёслолд оролцож, Бурхны уучлал өршөөл болон түүнтэй нөхөрсөн нөхөрлийн төлөө талархаж, түүнд бүх зүрхээрээ үйлчлэн амьдрахаа илэрхийлэх боломжтой юм. Тиймээс эзний зоогийн ёслол бол Христэд итгэгч бидний хувьд Бурханд зориулах зориултаа дахин сэргэж, Есүс Христийг дуулууртаа дагах болно гэсэн шийдвэрээ дахин батжуулж авах чухал цаг мөч юм. Учир нь Есүсийн шавь нартайгаа барьсан тэр аягтай нь итгэгч бидний уучлал, нөхөрлөл болон ариусгалыг илэрхийлж байсан юм. Тэгвэл шинэ гэрээнд үүнээс гадна өөр нэгэн аягны тухай өгүүлсэн байдгийг бид санах хэрэгтэй. Гэхдээ эзэн Есүс тэр аягтайг ганцаараа уусан юм. Өмнөө тавигдсан аягтайг ууна гэдэг нь Израильчүүдийн хувьд өөрт оногдсон үүрэг хариуцлагыг өөрөө үүрнэ гэсэн утгатай зүйрлэл байдаг юм. Тухайн зүйл нь хийхэд хэцүү эсвэл амархан байхаас үл шалтгаалаад тэр хүн түүнийгээ ганцаараа гүйцэлдүүлнэ гэсэн үг юм. Тэгвэл эзэн Есүсийн өмнө тавигдсан үүрэг хариуцлага үнэндээ дааж давшгүй хүнд байсан юм а. Тийм ч учраас Матай номын 20:22 дээр эзэн Есүс шавнараасаа та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар миний уух аягнаас ууж чадах уу гэж асууж байсан юм. Цаадуул нь чаднаа гэж хариулсан. Энэ нь тэд таны үүрэх ёстой зовлон юу ч байсан хамаагүй бид хуваалцаж чаднаа гэж хэлж буй хэрэг юм. Энэ тухай унших үедээ би дотроо бидний хідэн Бурханд ингэж хэлэх байсан болоо гэж боддгийм. Тийм ээ. Би таны уух аягнаас ууж чаднаа гэж ам бардам хэлэх байсан бол мэдээж бид загалмайн үйл явдлын дараа энэ бүхнийг уншиж байгаа учраас тэр үеийн хүмүүсээс илүү нөхцөл байдлыг сайн ойлгож чадаж байгаа. Гэхдээ бид гидсмэн цэцэрлэгт
Түүний хэрхэн залбирч байсныг санах юм бол тэр аягтаагаас болоод Есүс маш их шаналж, маш их ядарч туйлдсан байсан юм. Тиймээс ч Лук номын 22:43-т хэлэхдээ тэгтэл Тэнгэр элч түүнд Тэнгэрээс үзэгдэн түүнийг тэнхрүүлж байлаа гэж хэлсэн байдаг юм. Үнэхээр Библиэд түүнийг үхтлээ шансан тухай өгүүлсэн байгаа юм. Тэгвэл түүний цор ганцаараа уусан тэрхүү аягтай нь яг юу байсан юм болоо? Өмнөх аягтай буюу түүний шав нартайгаа хамт уусан аягтай нь тэдний уучлал, нөхөрлөл, ариусгалыг илэрхийлж байсан бол харин энд Есүсийн ганцаараа уусан аягтай нь тэр чигээрээ зовлон шаналл байсан юм. Тиймээс ч Матай номын 26:39 дээр эзэн Есүс эцэг минь ээ, болж өгвөл надаас энэ аягтайг өнгөрүүлээч. Гэвч миний хүслээр биш, харин таныхаар болгоё хэмээн залбирсан юм штэ. Есүс Христ бол хүмүүний биеэр ирсэн бурхан байсан. Тэр хүн учраас загалмай дээр хадагдан амиа алдаж буй хүмүүсийн аимшигт зовлон шаналлыг сайн мэдэж байсан юм. Энэ ямар аимшигтай үхэл болохыг хинээс ч дутуугүй мэдэж байсан. Тэр хүн учраас бурхан эцгийнхэн өмнө үүнээс өөр зам байхгүй гэж үү хэмээн асуусан юм. Таны хүслийг гүйцэлдүүлэхийн тулд энэ аягтайг уухгүй байх боломж байхгүй гэж үү хэмээн асуусан. Үнэхээр тэр бол зовлон шаналлын аяга байсан юм. Харин Есүс тэр шөнө тэр аягтайг ганцаараа уусан юм. Энэ бол түүний үзэж туулах ёстой байсан бүх зовлон шаналлын хэлбэр юм. Тэр Петрийг үгүйсгэсэн, Санхедрин түүнийг буруутгасан, Пилат түүнийг яллсан, олон түмэн түүнийг доромжлон гутаасан, эцэст нь ромчууд түүнийг цовдлсон. Тиймээс л Есүс эцэг минь болж өгвөл надаас энэ аягыг өнгөрүүлээч хэмээн эцгээсээ гуйсан юм. Өөрөөр хэлбэл тэр аягтай нь Есүсийн загалмай дээр эдлэх ёстой тэр бүх зовлон шаналл байсан юм. Гэхдээ нөгөө төгөр тэр аягтай нь түүний үүрэх ёстой хүн төрлөختний гэм нүглийн хүнд ачаа байсан юм. Учир нь тэр загалмай дээр зөвхөн бие махбодороо зовлон идлээгүй. Түүний дээрээс хүн төрлөختний гэм нүглийн шийтгэлийн хүнд ачаа дарамт дарж байсан юм. Хамтдаа энэ цагт Библийн 2 ишлэлийг гаргаад харцгаая. Эхнийх нь 1-р Петрийн 2-р бүлэгдэр бичигдсэн байгаа. Энд Есүс Христ загалмай дээр цовдлогдохдоо бидний гэм нүглийг өөртөө үүрсэн гэдгийг тодорхой өгүүлсэн байгаа юм. Хамтдаа 2-р Петрийн 2-р бүлгийн 21-с 24-ийг гаргаад харах юм бол учир нь та нар үүнд дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг мөрөөрөө дагуулахын тулд та нарт үлгэр дуурайл үлдээн. Учир нь та нар үүнд дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг мөрөөрөө дагуулахын тулд та нарт үлгэр дуурайлал үлдээн. Христ та нарын төлөө зовлон эдэлсэн юм. Тэр нүгэл үлдээгүй, аманд нь мэх худал байгаагүй. Тэр зүхэгдэж байхдаа хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа занал хийлээгүй. Харин шударгаар шүүдэг нэгэнд өөрийгөө даатгасаар байлаа. Биднийг нүгэлд үхүүлж, зөвхт байдалд амьдруулахын тулд тэр өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн юм. Учир нь та нар түүний шарахаар эдгээгдсэн билээ гэсэн байна. Хамтдаа өргөжлүүлээд 2-р Коринт номын 5-р бүлгийн 21-ийг гаргаад харцгаая. Энэ бол маш чухал ишлэл байна. Есүс Христийн ганцаараа уусан тэр аягтай нь түүний эдлэх ёстой зовлон байсан юм. Тэгвэл энэ зовлон зөвхөн бие махбодын зовлон байгаагүй. Энэ нь мөн бидний үүрэх ёстой байсан гэм нүглийн шийтгэлийг үүрэх тэр аимшигтай зовлон байсан юм. Ингээд хамтдаа 2-р Коринт номын 5-р бүлгийн 21-ийг харъя. Нүглийг үл мэдгч түүнийг бидний төлөө тэрээр нүгэл болгосны учир түүний дотор бид Бурхны зөвхт байдал нь болсон юм гэсэн байна. Бидний төлөө тэр нүгэл болсон гэдэг нь яг юу гэсэн үг болохыг үнэндээ бид хизээж бүрэн дүүрэн ухаарч ойлгож чадахгүй юм. Есүс Христ бол гэм нүгэлгүй төгс хүн байсан. Тэр ямар ч дарамт, уруу датлаг, дунд гэм нүгэлгүй төгс ариун байж чадсан нэгэн. Тиймээс ч Библи түүнийг Бурхны төгс хүү бидний төлөө нүгэл болгогдсон юмаа гэж хэлсэн байна. Үнэхээр түүний ганцаараа уусан тэр аягтай нь түүний эдлэх ёстой зовлон байсан юм. Тэр загалмайд хадагдан бие махбодын хувьд аимшигтай зовлон амссан. Үүнээс гадна тэр бидний бүх гэм нүглийг өөртөө тээж, гэм нүглийн бүх төлөөсийг төлсөн юм. Гэхдээ түүний эдэлсэн зовлон энэ хоёроор хязгаарлагдаагүй. Өөр нэгэн аимшигтай зовлонг тэр эдэлсэн. Миний бодлоор энэ зовлон түүнийг хамгийн ихээр айлгаж байсан байх. Юу гэвэл тэр загалмай дээр Бурхан эцгээсээ тусгаарлагдах ёстой байсан юм. Энэ тухай Матай номын 27-гийн 46-д хэлэхдээ 9-р цагийн орчим Есүс чанга дуугаар Эли Эли лама сабахтани гэж хашгирлаа. Энэ нь Бурхан минь, юунд та намайг орхив гэсэн үг аж.
гэж бичигдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Есүс тэрхэн мөчөд Бурхан эцгээсээ салгагдсан. Өөрөөр хэлбэл тусгаарлагдсан. Үнэн дээр Бурхан эцгээсээ тусгаарлагдах үед түүнд ямар байсныг бид хизээж бүрэн дүүрэн ойлгож ухаарч чадахгүй. Учир нь Есүс Христ үрд мөнхөд Бурхан эцэгтэйгээ нэг байсан. Харин тэр биднийг Бурхан эцэгтэй нэг болгохын тулд өөрөө загалмай дээр Бурхан эцгээсээ тусгаарлагдсан. Тиймээс түүнийг аврагч эзнээ болгон хүлээн авсан хүмүүс Бурхантай нэгдэж ариун сүнсээр дахин төрж мөн хамийг хүлээн авах боломжтой болсон юм. Харин бидний энэ ивэл ерөөл хямдхан ирээгүй юм шүү. Бидэнд энэ ивэл ерөөлийг өгөхийн тулд Есүс Христ загалмай дээр Бурхан эцгээсээ тусгаарлагдаж гин нүгэлтэд бидний идэлх ёстой байсан тэр зовлон өөртөө авч Бурханаас ангид үхэлтэд нүүр тулсан юм. Үнэн дээр аимшигтай модон загалмай дээр хадагдах үедээ Есүс Христийн эдэлсэн хамгийн аимшигтай зовлон түүний хадсан хадаас биш юм аа. Харин түүний дээр тохиогдсон хүн төрлөختний гим нүгэл нь байсан юм. Гэхдээ үүнээс ч илүү зовлон бол тэр гим нүглийн улмаас Бурхан эцгээсээ төгс төгөлдөр үрд мөнхөд хамт байсан эцгээсээ салгагдан, тусгаарлагдан эцэг нь түүнээс нүүр бууруулсан явдал юм. Есүс Христ загалмай дээр Бурхан эцгээсээ хэр удаан тусгаарлагдсныг бид мэдэхгүй. Үнэндээ үүнийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ та бодоод үзээрэй. Хожим нь хүмүүс Бурханы шүүлтийн өмнө очихдоо зөвхөн өөрийнхөө үйлдсэн гим нүглийн төлөө шийтгэлээ хүлээх болно. Гим нүглийнхээ улмаас тэр Бурханаас үрд тусгаарлагдах болно. Энэ бол үнэхээр аимшигтай хэрэг. Гэтэл бүх хүн төрлөختний гим нүглийг өөртөө тээж, тэр бүх гим нүглийн төлөөсийг төлнө гэдэг ямар аимшигтай зүйл байж болохыг та төсөөлж байна уу? Христэд итгэсэн хойно бид Бурханы өмнө нүгэл үлдчихэд, үүнээсээ болоод харуулсан гашууддаг шүү дээ. Ганцхан нүглээс болоод ч бидний зүрх сэтгэл харуулсан гашууддаг. Тэгвэл бүх хүн төрлөختний гим нүглийн хүнд ачаа Есүс Христийн зүрхийг ямар ихээр шаналгаж байсан болоо. Энэ бүхний дээр Бурхан эцгээсээ тусгаарлагдана гэдэг түүний хувьд ямар аимшигтай байсныг та төсөөлж байна. Үл итгэж хүмүүсийн хувьд бидний энд юу яриад байгааг үнэндээ огт ойлгохгүй. Тэд үхлийн тухай бодохыг ч хүсдэггүй. Хизээ нэгэн өдөр нас бараад тэр үед л ямар нэгэн зүйл болох байхаа гэж боддог юм. Харин Есүс Христэд итгэгч бидний хувьд Есүс Христ биднийг аварсан гэдэгт итгэдэг хүмүүсийн хувьд Бурханаас тусгаарлагдсан юм шиг мэдрэмж ямар байдгийг сайн мэднэ. Бид заримдаа гимнүглээсээ болоод Бурханаас холдчихсон юм шиг санагддаг. Бурхантай нөхөрлөх нөхөрлөм нь сэвдсэн юм шиг санагддаг. Гэхдээ бид гимнүглээ. Түүний өмнө гимших үед бид эргээд сэрэгдэг юм. Гэтэл Бурханаас үүр тусгаарлагдах тэр мэдрэмж ямар байдаг бол? Там яг ямар байдгийг хүмүүс үнэндээ мэдэхгүй. Бурханаас үүр тусгаарлагдах ямар байдгийг бид мэдэхгүй. Тэгвэл эзэн Есүс загалмай дээр эцгээсээ тусгаарлагдах үедээ энэ зовлон удаан үргэлжлэхгүй, энэ зовлон тун удахгүй дуусна гэж бодоогүй. Учир нь тэр бидний өмнөөс Бурхан эцгээсээ үүр тусгаарлагдах мэт зовсон юм. Түүний дээр бүх орчлон ертөнцийн бүх хүн төрлөختний гэмнүглийн хүнд ачаа дарж байсан юм. Тиймээс тэр бүх хугацаанд Есүс Бурхан эцгээс үүр тусгаарлагдах мэт тарчлан зовсон юм. Үнэхээр тэр та бидний төлөө тэр бүх аимшигтай зовлон амссан юм. Тинхүү бид түгээр дамжуулан эзний зоогийн ширээнээс хүртэх боломжтой болсон. Тэрхүү зоогийн ширээнд ойртон ирж, эзний зоогийг барьснараа бид эзэндээ талархал өргөж, эзэнтэйгээ нөхөрлөж, эзнэр ариусгагддаг юм. Учир нь тэр бидний төлөө загалмай дээр аимшигт зовлон эдэлсэн. Тэр ганцаараа аимшиг зовлонгийн аягтайг уусан учраас бид хамтдаа эзний зоогийн аягтайгаас хүртэх боломжтой болсон билээ. Хамт залбирцгаая. Эзэн Есүс, та бидний төлөө ямар аимшигтай зовлон эдэлсэн болохыг бидний оюун бодол хизээж бүрэн дүүрэн төгс төсөөлөн ойлгож чадахгүй билээ. Учир нь бидний бодол санаа хязгаарлагдмал. Хэдийгээр та тэр бүх зовлонгоо бидэнд бүрэн мэдүүлэхийг хүссэн ч бидний бие махбод оюун санаа тэр их шаналлыг тисэж дааж чадахгүй. Тиймээс бид өнөөдөр таны өмнө ирээд тань чин сэтгэлээсээ талархаж байна. Та биднийг Бурхантай хамт мөнхөд амьдруулахын тулд өөрөө тамийн зовлон амссан билээ. Танд үнэхээр баярлалаа, Есүс. Үнэхээр танд баярлалаа. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Та биднийг амьтаа болгохын тулд Есүс Христ амиа өгсөн. Тэр бидний төлөө аимшигт зовлонгийн аягтайг уулсан учраас бид түүний зоогийн ширээнээс хүртэх боломжтой болсон билээ.
Энэ чухал үннийг доктор Стенли өнөөдөр бидэнд дахин сануулж байна. Тиймээс хэрвээ та хараахан Христийг аврагч эзнээ болгон хүлээн авч түүгээр дамжуулан гим нүглийн уучлалыг хүлээн авч амжаагүй байгаа бол энэ чухал шийдвэрийг өнөөдөр гаргаасай гэж хүсэх байна. Хэрвээ та энэ шийдвэрийг гаргасан бол хожим та Есүс эзэнтэй нүүр нүрээрээ уулзах болно. Тэр цагт Есүс таныг анд нөхөр минь хэмээн дуудах болно. Бурхан бидэнд хэрэгцээтэй бүхнийг Есүс Христээр дамжуулан айл хэдийн өгсөн юм. Тиймээс бид Христийн дотор бидэнд өгөгдсөн бүхнийг ухаарах үед бас бидэнд тэр бүхнийг өгөхийн тулд Есүс ямар их төлөөсийг төлсөн болохыг ойлгох үед өөрийн эрэхгүй түүнд талархал магтаалыг өргөдөг үлээ. Тиймээс бид дуулал 149-ийн 1-6-ад бичигдсэнчлэн эзнийг магтагтун, эзэнд шин дууг, бишрэлтнүүдийн цуглаанд түүний магтаалыг дуулагтун, Израиль бүтээгчтэй баярлагтун, Сионы хөвгүүд хаанда баярлагтун, бүжиглүүлэн тэднэр нэрийг нь магтуул, Хингэрэг болон ятах хөгчмөр тэднэр түүнийг магтуул. Учир нь эзэн ард түмнэрээ бахаддаг. Дорцыг тэрээр авралаар үдсгэлэнтэй болгодог. Бишрэлтнүүдийг алдар дотор баясуул. Орон дотор нь ч тэднийг баясгалантайгаар дуулуул. Хоолойд нь Бурхны дээд магтаалуудыг, хос эрт элдийг гарт нь байлга. Химэн түүнийг алдаршуулах болно. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.